Бэмб гарагт Вильямын ээж хоёр ихэр хүүхэд төрүүлж нэгийг нь Надя, нөгөөг нь Ванесса гэж нэрлэв. Эхрүүд төрөхдөө Надя 727 паунжинтэй 21.5 инчийн өндөртэй. Харин Ванессагийн жин 834 байв. Хүүхдүүдийн жин нийлээд хэд байсан бэ? За тэгэхээр Надя 727 харин Ванесса 834 паунжинтэй байсан гэж байна. Хооронд нь нэмэн тийм үү? Харин энэчээ Надяг төрөхдөө ямар өндөртэй байсныг өгсөн нь ердөө бид нарыг төөрөгдүүлэх гэсэн хэрэг. За бид нарыг зүгээр өгөгдсөн тоонуудыг нэмэх нүү гэж харах гэж байгаа юм. Үндэ бол ямар ч хэрэггүй мэдээлэл боловч бид нар энэчээ төөрөлдөж магадгүй тийм ээ. За хэдүүлээ Надягийн жин дээр Ванессагийн жин нэмээд л болоо. За тэгэхээр чин 727 дээр нэмэх нь 834 тийм үү? За бутаргаан цэгийг харалдаа бичих нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Бутаргаан цэгээ эхэлж тавиад 834. За тэгээ хэдүүлээ эдгээр хоёр тооны нийлбэрийг олох хэрэгтэй. Тэгэхээр 7 дээр нэмэх нь 4. Эн чинь 100-ны орно шүү дээ. Тэгэхээр 100-ны 7 дээр 100-ны 4-ийг нэмээд 100-ны 11 буюу 1 болон 10-ны 1 гэсэн үг. За 10-ны 1 дээр нэмэх нь 10-ны 2. Нэмэх нь 10-ны 3 гэхээр 10-ны 6 гарна. За 10-ын бутаргаан тэмдэг энчээ байна. Тэгээд 7 дээр 8-ыг нэмэхээр 15, 1-ийн орны 5 ба 10-ын орны 1 гэсэн ч болно. За ингээд хэдүүлээ болчихлоо. Тэдний жин нийлээд 1500-ны 61 паунд байжээ.